бол нээлттэй. За гадаадын иргэн буюу хариалгын хүний хөдөлмөр эрхлэлтийг юугаар илүү их хамгаалж асуудал тавьдаг гэхээр манайх нэг албан хөдөлмөрийн тухай конвенцууд нэгдсэн байдаг. Тэгэхээр энэ конвенцийн хүрээнд тухайн одоо гадаадын хариалгын хүнээр бол ямар нэгэн байдлаар албан хөдөлмөр эрхлүүлэх албан хөдөлмөрийн хэм шинж буюу одоо тухайлах юм бол хөдөлмөрийн нөхцөлийн дордуулсан одоо ажлын байран дээр ажиллуулах мөн дээрээс нь болоод ирэхлээр ямар нэгэн одоо бичиг баримтыг барьцаалаад тухайн хүнийг явуулахгүй байхгүй оршин гадаад эргүүлээ ирэх их орондоо буюу ямар нэгэн байдлаар жижиг хөдөлгөөнийг хязгаарлах мөн дээрээс нь яах юм цалин өсгөө ажиллуулах илүү хэд илүү цагаар ажиллуулах гэсэн мөн тухайн хүнийг болоод ирэхлээр хөдөлмөрийн эрхлэх аюулгүй байдлын нөхцөл хангаагүй ажил илэрхийлэх гэсэн энэ асуудлуудыг болоод ирэхлээр энэ албан хөдөлмөрийн конвенцийг хийж болохгүй гэж заасан байгаа учраас заавал энэ хүмүүсээр энэ асуудлуудыг эрхлүүлэхгүй. Одоо Монгол хүн хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн заасан тэр нөхцөл хэмжээнд бол юм байна ажиллуулна. За тэгээ энэ хүмүүсийн эрх ашигтай холбоотой асуудлыг болоод ирэхлээр хөдөлмөрийн тухай хуулиас гадна гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, ажлын хүчин шилжил хөдөлгөөний тухай, тэгээ хөдөлмөр эрхлэх дэмжих тухай хууль гэдэг буюу бусад одоо хууль тогтоомж дүрм журмууд